Цаа завсан хүний яриа. Сэлэнгийн дулаан хаанд манаач оюуны хүчирхийлж зодож амь насыг нь хохироож усан тайсан намсраан эрдэнүүлгийн хэргийг 1993 оны 12 дугаар сарын 25-нд Сэлэнг аймгийн шүүхээр тасалжээ. Шүүгч Хөрлөбаатар даргалсан энэ шүүх бүрэлдэхүүн эрдэнүүлэгт цаазаар авах ял оногдуулсан байна. Ял авсны маргааш буюу 26-нд очиж уулзав. 20 хөрөөнөөс энүүнд буусан марж яах вэ гэмээр ядранг цонхгор царайтай туранхаа өндрээр хөлөө зөөж зөвхөн гიშгэлсээр ирж миний өмнөх сандал дээр гараа аржигнуулсаар асуултын тэмдэгчиг тохин сов. Би сайн уу, ядарч байна уу? Гайгүй хөл авдаад авах юм. Та юу аль нутгийн хүн бэ? Би Завхан аймгийн Шилүүстэй сумынх 1959 онд тэнд төрсөн. Ард чинь ам бүл олон хүн үлдсэн үү? 6. Авгаа алтан цэцэг 35 настай ажилгүй. Тэгээс 11 насны 5 хүүхэд үлдсэн. Тэд маань одоо зүүн бүрэн сумын төвд амьдарч байгаа. Миний аав ээж ч би өчигдөр шүүх хурал дээр ирсэн. Урд нь ямар хэрэгт шийтгэж байсан бэ? 1988 онд 112-ын 2-оор бүлэг хүчингийн эргээр 3 жилийн хорих ял шийтгэхдээ 1991 онд хугацаанаасаа 3 сарын өмнө суллагдж гарч ирсэн. Яасан бол оюун болт гэдэг хүнтэй хамт арх хууж яваад шөнө нь оюун болт нэг айлд ороод гарч ирэхтэй. Би их чинь гэж бодоод дүүг нь яачлаа гэсээр гарч ирсэн. Би бол гадаал зогсож байсан. Шүүх цаа урд нь танд юм бодуулж бодохоор л том санамж өгч. Гэтэл та засарх байтугай бүр алаад архинаас л ганц мөсөн боллоо. Та л архийг өөрийнхөө өвчлөөр амаараа балгаж залгисан биз дээ. Арх биш. Түүнийг залгисан хоолоо удирддаг толгой нь буруу байлгүй дээ. Сүлжихээ эргийг товчээр та. 6 дугаар сарын 7-нд Алтан уягтаа нээлж 2 бүтэн 1 тал шил арх хувааж уусан. Дараа нь айлуудаар арх ирж явсаар гэртээ ирсэн. Авгаа бит хоёрын орой зүүн бүрэн явах ёстой байсан. Авгаа маань галт тэрэгний буудлын руу явчихсан бололтой байхаар нь хойноос нь гарч яваад замдаа гинт оюуны манааны бүдгэр очмор санагдаад орсон. Толгоогоор нь юм өргүүлж ухаан алдуулаад дараа нь хүчнэдэд боссон. Тэгтэл ухаан орохгүй болохоор найхтаа үүрч авчиж усанд хийсэн. Маргааш нь Алтан уягтаа нийлж бүтэн өдрөө архицсан. Гадуур явж байхад хүмүүс чи алсан гэж хараад байгаа юм шиг эвгүй санагдаад байхаар нь 3 хоног бөгөн гэртээ өнцсөн. Тэгтэл сэргийлэх цогцыг олж гинэ гэж дуулцсан. Удалгүй намайг баривчилсан. Өчигдөр цаазаар авах ял сонслоо. Өнөөдөр юу бодогдож байх юм бэ? Би анханасаа аим хэлтэрнэ гэж бодоогүй. Энэ ял надад гинти юм биш. Ингэж л шийтгэх ёстой. Талигаач бид нар чинь өчнөөн жил айл сайхалт явсан улс байхгүй юу? Давж заалтах уу? Өмгөөлөгч гүр сургангой давна гэсэн. Хэргийн хувьд яриад байх юм байхгүй. Хүүхэд 5 хүүхэд маань л нэг амийг минь аварч магадгүй. Өөр найдлага байхгүй. Ямар хүүхэдтэй илүү дотно вэ? Томынхоо удаах бандад л илүү хайртай. Их өвдөж зовж байсан болохоор илүү хайртай болчихдог юм блэ. Хэвлэлээр дамжуулаад хүмүүст хэлмээр юм байна уу? Арх гэдэг юм нас л хол явцгаагаасаа. Урд нийгэмд юм бүхэнд ихтэй сайхан байж архиталттай сайн тэмцдэг байсан. Өнөөгийн удирдлаггүй, замбраагүй дур зоргоор байтал надад ч нөлөөллөө. Одоо 6-аас 7 дугаар ангийн хүүхэд хүртэл ууж байна. Миний буудаа авах яах вэ? Улс орн маань архинд хөл аллаа гэд хацхан сар туугдан оров. Монгол хүн хорвоо дээр дахиад уулзахгүй хүний сүүлчийн үг. Өөртөө аль хэдийн алах ёл оноож би сэтгэл нь бэлэн болцоход гүйцэтгэлийг нь хүлээн амьсгалж суугаа амтан. Уур, арх, алаврчин. Эрүүгийн 313,706 тоот хэрэг. 1993 оны 10 дугаар сарын 19. Мөнх сайхан энэ өдөр 12 цагийн үед манайчийн бүдэг барина гэд гэрээсээ гарчээ. Засаг даргын байрны тэнд цэрэгт явах хүмүүс машин дээр гараад сууцгаачихсан, үдэгчд тойроод шавчихсан харагдахт нь очив. Тэнд Баттулга, Баян жаргал, Баторхон, Заяа нар таарч Баттулга нь надад ганц шилийн байна. Хуваагаа дуучихъя гэснээр уцгаажээ. Тэндээс Баян жаргал, Баттулга мөнх сайхан нарын архины хорхоо хасч арх ирж айлуудаар орж Баторхны хадам ээжихээс 700 төгрөгөөр 1 шил арх авч тэндээ уугаад бас 1 шил арх шалсаар байж зээл авч талын нууж үлдснийг аваад гарчээ. Тэд явсаар даш пунцгийн дорж ихнэрээс 80 гуйж авч үлдсэн архаа хийж хөнтөрцгөв.
Даш бунцгийн эхнэрээс 1000 төгрөг зээлий гэсэн боловч байсангүй. Тэд архиа ууж хоорондоо чанга хашгиран ярьж тунж худлаа өхөрчгээд архиулсан хүний бүхий л салбартай төрхийг олцгоосон байж. Баттуулга нь мөг сайханда чи юм уу одоо 1000 төгрөгөөр архи аваад өгч чадахгүй байхад яад юм бэ? Би чам шиг бол гар татахгүй. Даанч би чамд одоо 4000 төгрөгийн өртөө байгаа. Яах вэ? Би одоогоор ажилгүй байна. Мөнгөний болцоо гарахаар мөнгийг чинь өгнөө гайгүй гэж талтчив. Мөг сайхан гэрээ эзэгтээд битгий харамлаад бай, та нарт мөнгө байгаа шүү дээ. Мөнхөө зүгээр буцааж өгч чадaltaй юм шүү. Ганц шил архины 1000 цаас өгчхөлтөө гуйлгачаа гэж агсрахтана. Та нар уух мөрөөрөө уухгүй гэрт орж ирж хүн илтвлээд байхтай яадаг юм. Архи байтугай амьдралаа яая гэж байна. Гэрт орж ирж архи уучгаад хүн аашлаад байх санаатай. Мөрөөрөө ууж идээд явназ олон үг хэрэггүй ч хөө. Мөнх сайхны уур нь дүрсхийн босч ирж юу гэж хоцно гинэ мачи гэж салаач үзүүлэн арай л алгадсангүй. Эмэгтэй дахиад юм хэлсэнгүй хилгэнсэн аргичны авираас дүлж гадагшаа гараад явчихжээ. Мөнх сайхны хилэн батуулах дээр тусч заамдан авахд хоёулаа бие биенээсээ барьцалдан зуралцаар гарч мөнх сайхныг гэрт нь оров. Баттулга за яах вэ? Чи зодвол зод. Яавал ягаараа мэдв. Өнөөдөр чамд зодуулсан байхад маргааш чамаас 100,000 төгрөг нэхэл шүү гэсэн нь мөнх сайхны уурыг уламжтааж ширээн дээрээс хутга авч талаав. Энэ үед мөнх сайхны эхнэр хурч ирж дундуур нь орж болиулав. Баттулга номхорч мөнхөө чи яаж байна? Би тоглосон юм шүү дээ. Чи хутга бариад байхдаа яадаг юм. Чи бит хоёр тиймдээ хүрэх болоогүй шүү дээ гэж учирлав. Мөнх сайхан авгаагаа сандал дээр суун тустал түлхүү. Хүүхдүүд нь бархиралдан ээжийнхээ хормоноос зурхтан тэрвэрч нөгөө өрөөнд оруулаад гарч ирэхэд Баттуулга мөнх сайхны хутгатай гарыг барьчихсан хойш нь тэнхэгээрээ даран тэмцэж байхад нь хурдхан очиж хутгийг нь салган авчээ. Баттуулгын гарандаа ошилж мөнхөө чи намайг хутгалжглаа штэ гэд газар дээр суугаад эгмээ дарахт нь цус шүрч байв. Хувцсын тайлж шархан дээр нь даавуу тавив. Би эвгүй оргиод байна. Намайг эмнэлэгт хүргээд өгөөчтэй гэж гуйжээ. Эхнэр нь гарч баян жаргалын гэрээр ороход эзгүй бат орхны ажил дээр очисон чинь алга. Эргээд ирэхэд Баттулга шалан дээр хэвтчихсэн. Царай аимшигтай хөхөрчсөн байв. Тэрээр эмнэлэгт хүргээд өгөөч хурдлаач гэж аман өмөлзөн дуун суларсаар байв. Мөнх сайхан чи энэ даавуугаар шарахын дарж бай. Би гараад ирье гэж гараад удалгүй мөнх жаргалыг дагуулсаар иржээ. Тэд Баттулгыг эмнэлэгт хүргэсэн боловч сайжрал авалгүй нас оржээ. Хутга хохирогчийн зүү гэмд орох артерийн судсыг зүсснээс цус алдаж нас барсан байв. Яллагдагч давгийн мөнх сайхан 1965 онд орхон суманд төрсөн. Эхнэр хүүхдийн хамт амьдардаг. Үлзий оршоонд манаач ажилтай. Баттулгатай нэг дор өсчөнд исэн унган багын найзууд юм байж. Мөнх сайхныг эцэг эх ах トゥ ажлын газрынхан нь түргэн ууртай, цочмог ууртай гэж тодорхойлжээ. Хүнийг гэмт хэрэгт хүргэдэг нэг авир бол хүний уур юм. Ууртай хүн бие зовоохын хажуугаар хажуудахтай халгаатай байдаг л та. Ууралсан хүн чинь цоо эрүүл хүн биш. Галзуу солио хүний төрхийг олдог. Хурдан түргэн ууртай хүнтэй нөхөрлөх нь сайн биш. Ийм юмнаас холхон явсан дээр. Хамт нэг дор ажиллах, найр цэнгэнд явах, 8 алцах, өр ширтээ явах бүрч тийм ээ. Ууртай хүнтэй маргах нь осолтой. Зүгээр л тоохгүй орхиод явчихсан дээр. Зарим нь ганцаараа уурсаж бохиндахта амиач хорлсон байдаг. Тэрнчдээр үз. Ууртаан дээр архины агсам нэмэгдвэл орчиндөө аюултай амтан буй болно. Өөрт нь эвгүй санагдсан хүнийг ч бүрлэхэд бэлэн болсон алуурчин гарлаа л гэсэн үг. Ууртангууд голдуу зүрх тархины өвчтөй, согогтой хүмүүс байдаг тул эмчлүүлж байвал зохистой. Зарим нь уур унтуугаараа бусдыг айлах гэж өөгшиж явсаар сүулдэ үнэхээр уур хорслон дийлдэхгүй өвчтөй бие тамлсан амтны сүг болдог билээ.